бурхны өмнө хүн сэтгэлийг өрх болсондоо баяртай байна. За бүгдээ хамтдаа залбирцгаая. Итгэл, хүсэл, хайр. Хайртай дүүрэг эзэн бурхан минь танд баярлалаа. Эзэн минь өнөөдөр таны өмнө ирээд хүн сэтгэлийг өргөх боломжийг өгсөн танд баярлалаа. Эзэн бурхан минь өнгөрсөн хугацаанд ч гэсэн бидний бүх зүйлээр хангаж байсан танд талархаж байна. Эзэн минь бас таны өмнө бид нэр буруу зүйл хийсэн бол бас гэмшиж байна. Эзэн минь бурханы өмнө хуураад бусдад худлаа хэлээд бас бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах. Эзэн минь тэр буруу зүйлсүүдийг та уучлаарай. Эзэн минь өнөөдрөөр дамжуулаад бас тэр шинэ зүйлийг таны өмнө сурахыг хүсэж байна. Өнөөдрийн үгээр дамжуулаад та хүнийг болгоноор үгээ айлтаж өгөөрэй. Та хамт байж өгөөрэй хэмээн бүхий л зүйл тань таалархаад эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За, өдрийн хамтдаа суудлаасаа басаад Бурхныг магтцгаая. Закрыть агенты, ведь буквально
Залбирыг минь орлон бүтээсэн эзэндээ талархий зүрхийг минь жаргалтай царайг минь хөгжилтэй болгосон Есүс таньдан талархий надад нэг үслэр дүрэгсэн эзэн бурхандан талархий надад өгөгдсөн бүгдийн төлөө бүжиглэн дуулж талархий амьдрал минь болоод өнгөрсөн одоо болж байгаагаа ирээдүйд болоод зүсийн төлөө талархий алах харматын амгалыг авч ирсэн Есүс таньдан талархий эзэндээ надад нэг үслэр дүрэгсэн эзэн бурхандан талархий надад өгөгдсөн бүгдийн төлөө бүжиглэн дуулж талархий надад нэг үслэр дүрэгсэн эзэн бурхандан талархий надад өгөгдсөн бүгдийн төлөө бүжиглэн дуулж талархий бүжиглэн дуулж талархий Хамтдаа итгэлийн тунхагаар цуглаанаа эхлэлцгээе. Би газар тэнгэрийг бүтээгч агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцэг сэтгэдэг ариун сүнсээр бүрлдэж онгон Мариас үнэлсэн Фонти Пилат захирагчийн үд зовж авсан цовдлогдсон нас болж оршуулгадаад 3 хоногийн дотор бүхлээс дахин амарсан тэгээд тэнгэр дутаж агуу хүчрхэг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хөндөд суудал залгарсан дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх түүний цорын ганц хүү бидний их эзэн Есүс Христэд би итгэдэг. Тиймээ би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдвэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмт үзүүлэх уучлал, дахин амьлалт болон мөнхийн амьдрал итгэдэг. Амен. Самбайцгаана хүүхдүүдээ. Бүгдээрэнд нэлсний өдөр юм. За, энэ бол зарлалын цаг байна. За, манай хүүхдүүд том хүний цуглаан дээр том хүмүүс ингээ 2-2 метрийн зайтай ирээд хүндэтгэлийн өргөөд хүнсгэл өргөж эхэлж байгаа. Хараа манай хүүхдүүд маань болохоор гам барих хэрэгтэй учраас хараахан энэ цуглаан дээрээ цуглаж чадахгүй байна. За тэгсэндээ ямар ч ээж автагаа ирж байгаа ганц 2 хүүхдүүд байгаа. Тэгээд ямар ч хэсэн тэр ганц 2 ирж байгаа хүүхдүүдийг харахтаа үнэхээр баяртай. Тэгээд хүүхдүүд маань 6-7 сарын хугацаанд ийм байсан бол ийм өндөр болоод ямар ч аюу том болсон байна. Тэгээд сүнсээрээ ч гэсэн өсөж байгаа гэдэгт багш нь итгэж байна. Ямар ч номлолоо сонсож байгаа өдөр болгон үнэхээр багшийнхаа үгэнд дуулууртай хүн бол өдөр болгон залбирж байгаа бас Библийг уншиж байгаа тэгээд дуулууртай байгаа ээж аавынхаа үгэнд орж байгаа гэдэгт багш нь итгэж байна. За тэгээд ямар ч гэсэн үргэлжлүүлээд бүгдээрээ гэртээ байгаа бол магадгүй хөдөө байгаа бол тэг хаач явсан маска зөөсөн тэг гараа ариутгасан яг энэ коронавирустай байгаа үеийнхаа энэ дэглэмийг хамгийн сайнаар бариасаа гэж багш нь хүсэж байна. Тэгээд бүтэнсээ өдөр болгон хүүхдүүдээ UB Mission Church гэсэн тэр гүрүүх дээр яг номлол маань тавигдж байгаа шүү. Хүүхдүүдээ ням гараг болгоны 3 цагаас
хамтдаа хүндэтгэлийн өргөөрэй. Тэгээд удахгүй бас хүүхдүүдтэйгээ багш нар нь ойлсон гэж итгэж байна. Та нар ч гэсэн маш их залбираасаа гэж хүсэж байна. За, одоо хамтдаа маш чухал Бурхны үгийг сонсох цаг байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартайгаа уулзаж байгаадаа маш их баяртай. За, манай хүүхдүүд өнгөрсөн 7 хоногт бас сайн байсан баг тийм үү? За, цулаана бас тэгсэн яадаг хүлээсэн гэдэгт итгэж байна. За, тэг өнөөдөр хамтдаа бүгдээрээ Библийн номлыг сонсохоос өмнө хамтдаа Бурхан руу амдан залбирцгаая. Бурхан минь ээ, танд баярлалаа. Эзэн минь үнэхээр өнөөдөр ч гэсэн онлайн мөрөглөөрөө дамжуулаад эзэн минь тантай уулзах энэ цагийг хүсэнд баярлалаа. Эзэн бид нар баяр хөөртэйгээр эзэн таны үгийг сонсохыг хүсэж байна. Та бидний зүрх сэтгэлийг нээлттэй байлгаж өгөөрэй. Бүхэл зүйлийг танд өргөөд эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За, өнгөрсөн 7 хоног бүгдээрээ хамтдаа Авраамийн тухай үзсэн тийм үү? За, тэгвэл өнөөдөр хамтдаа Библийн ишлэг дийлгээ Матай номын 5 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. За, бүгдээрээ Библиэ бариад Матай 5:9. Амар тайвны тогтоогсод юрэлтэйе. Тэд Бурхны хүүгүүд гэж нэрлэгдэх болно. Амен. Амен. За, өнөөдөр тэгвэл ямар нэртэй хичээл заах вэ гэх юм бол найрсаг зөөлөн Исаак гэсэн нэртэй. За, бүгдээрээ ахиж хэлээ. Найрсаг зөөлөн Исаак. За, Авраамыг 100 настай байхад нэгэн хүү төрдөг. За, Авраам тэр хүүгээ Исаак гэж нэрлэдэг. Мэдээж хэрэг өндөр настай болсон хойно төрсөн учраас Авраам хүү Исаактай маш их хайртай байсан. Авраамын хүн маш их онцгой үнцэнтэй хүн байсан гэсэн үг. Тэгээд Авраам хүү Исаака дагуулад Морио гэдэг уулан дээр очдог. Тэр уулан дээр очиод тийм үү дахлын ширээн дээр хүү Исаака тавихуд нь Исаак аавынхаа үүдээс юусоо муухай зан гаргаагүй, аавынхаа үүдээс эсрэгүүцэж уурлаагүй, аавынхаа үгэнд дуулууртаагаар дахлын ширээн дээр хөвтдөг. Тэр үед Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр Авраамаа чи өөрийн хүүгээсээ илүү намайг хайрладаг юм би мэдлээ. Харин яг одоо чи хүүгээ босгоод дахил бэлдсэн тэр хоньыг аваад чи дахлын ширээн дээр тавиад дахил өргөөрэй гэж хэлдэг. Яг тэр үед Исаак ямар зан чанарт суралцсан бэ гэхээр дуулууртай байдлыг зан чанарт суралцсан гэсэн үг. За, тэгэхээр дуулууртай байдал маш чухал байх юм тийм үү хүүхдүүдээ. За, Исаак нас өндөр болоод маш өндөр болоод нас биенд хүрсний дараа Ребека гэдэг нэгэн эмэгтэйтэй гэр бүл болдог гэсэн. Гэр бүл болдог. За, тэр хоёр хамтдаа Филист хүмүүсүүдийн амьдардаг газар амьдарсан гэсэн. Тэнд Исаак маш их баян болсон. Исаак нь маш их хонтой, маш их тэмээтэй, илжигтэй, бас маш их тусалдаг зарц нартай болсон гэсэн. За, Авраам өөргөө хэрэглэдэг байсан худгаа хүү Исаактай өгдөг гэсэн. Тэгээд Исаак аавынхаа худгийг өглөн авдаг. Тэгээд аваад тэр худагнаас хойноо илжгээг усалдаг байж л дээ. Харин яасан бэ гэхээр Филист хүмүүс ирээд тэр худгийг шороогоор дүргээд бүхэлдсэн гэсэн. Харин тэр үед Исаак яасан болов? Ууралсан болов? Бухимдсан болов? Исаак ууралж бухимдаагүй. Харин ч Исаак тэр хүмүүсүүдийг зүгээр уучлаад найрсгаар хандаад өнгөрөөсөн гэсэн. Тэгээд тэр худгаа Исаак юу гэж тэр шороогоор дүүргэсэн худгаа Исаак юу гэж нэрлсэн бэ гэх юм бол Исек гэж нэрлсэн. Исек гэж. За, тэгээд Исаак дахиж нэгэн худаг болсон. Дахиад худаг болсон гэсэн. Харин яасан бэ гэхээр тэр үед дахиад нөгөө Филист хүмүүс ирээд нөгөө худгийг шороогоор дүүргэсэн. Тэр үед ч гэсэндээ Исаак уурлаагүй. Харин ч бас яасан найрсгаар хандаад тэр Филист хүмүүсүүдийг уучлсан гэсэн. Тэгээд Исаак тэр худгийг Сидна гэж нэрлэдэг. За, ингээ хоёр дахь худаг юм тийм үү? За, тэгээд маш олон газраар яваад Исаак дахин нэгэн худаг багтдаг. Дахиж худаг багтдаг, 3 дахь худаг нь. За, тэгээд тэр худгийг ухсан чинь харин юу болсон гэж Филист хүмүүс тэр худгийг нь шороогоор дүүргээгүй.
Харин ч яасан бэ гэхээр Филист улсын хаан нь Исаак дээр ирээд та үнэхээр Бурхны хүн бай. Тантай Бурхан хамт байгааг би мэдлээ гэж хэлдэг. Тийм учраас Исаак тэр худгаа сүр тусан худгаа Рехобат гэж нэрлэдэг. Рехобат буюу тэр худгийнх нь утга учир нь болохоор Бурхан газар нутгийг маань тэгж өглөө гэсэн тийм утгатай нэр гэсэн үг. За тэгвэл Исаакийн хувьд юу ирхэн байсан бэ гэхээр Исаак би жижигхэн зүйл дээр хохирол амсан ч хамаагүй. Би жижигхэн зүйл дээр хохирол амслаа гэд би ууралж бухимдахгүй. Харин ч би уучлах болно гэсэн тийм зарчимтай амьдардаг байсан гэсэн. Яагаад тэгэхээр би жижигхэн зүйл дээр хохирол амсан ч гэсэн тэр жижигхэн зүйлийг минь Бурхан бүр агуугаар дүүргэж өгнө гэсэн тэр итгэлтэй байсан гэсэн. Амен. За Библиэлд Иесус ингэж ялцсан байдаг. Бүгд хамтдаа ахаад Библийн ишлэгийг харцгаая. Амар тайвныг тогтоосод юрэлтээ. Тэд Бурханы хүүгүүд гэж нэрлэгдэх болно. Амен. За Бурхан ямар хүнийг өөрийнхөө хүүхэд болгодог вэ? Ямар хүнийг өөрийнхөө хүүхэд болж нэрлэнэ гэсэн бэ? За амар тайвныг тогтоодог хүмүүс гэсэн байна, тийм үү? Тэгвэл Исаак амар тайвныг тогтоосон уу? Эсвэл тогтоогоогүй юу? Тогтоосон. Яг зөв тогтоосон. Тийм учраас хүүхдүүдээ бүгдээрээ гэсэндээ яг Исаак шиг найрсаг, зөөлөн хандаж чаддаг, жоохон тэр хохирлыг гэсэндээ өнгөрөөж чаддаг, тийм? Найз минь намайг хохироосон гэсэндээ би очоод зодддаг, хэрэлддэг тийм биш. Харин Бурхан энэ зүйлийг агуугаар өрөөх болно гэсэн тэр мэтгэлтэйгээр Исаак шиг амьдрдаг хүүхдүүд байцгаая. Амен. За хамтдаа залбирцгаая. Бурхан минь ээ танд баярлалаа. Эзэн минь өнөөдөр үнэхээр Исаакийн талаар та зааж өгсөндөө талархаж байна. Исаак байгаа тэр найрсаг зөөлөн зан чанарыг та бидэнд бас дүүргэж өгөөч. Бид нэр амар тайвныг тогтоодог Бурханы хүүхдүүд гэж нэрлэгдсэн байгааг хүсэж байна. Та бидэнтэй хамт байгаараа үргэлж бид нэр жоохон зүйлийг зөндөө өнгөрөөж чаддаг байхад эзэн минь та удирдаарай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За хүүхдүүдээ дараа 7 хоног дахин уулзцгаая. За тэгээд сонсоод ойлгосон зүйлээ бичээд тэмдэглээд бас хүндэтгэл өргөж байгаа зураг UB Mission Church Kids Worship гэсэн пэйж утас руугаа илгээж өгөөрэй. Баяртай хүүхдүүдээ, хайртай шүү. Сайн байцгаана хүүхдүүдээ. Бүгдээрэнд нь эзний өдрийн мэнд. За одоо яг өргөлийн цаг байна. Бүгдээрээ өргөлийнхаа цагтаа зүр сэтгэлээ бэлдээд, өргөлөө бэлдээд сууж байгаа байх гэдэгт багш нь найдаж байна. За тэгээд манай хүүхдүүд энэ 7 хоногт яг одоо бол 100 байна тий. 100-ны улирал тэгээд гоё зөндөө олон хөдөө гадаа явсан, аяллаар явсан байх гэж багш нь бодож байна. Тэгээд манай хүүхдүүд өргөлөө ч гэсэн өнөөдөр өргөхгөөд зүр сэтгэлээ бэлдээд бас өргөлөө бэлдээд сууж байгаа. Тэгээд талархсан болвол яг тэр талархлын өргөлийг бэлдсэн байгаа. Эсвэл аав ээж нь өгсөн яг тэр өргөлийнхаа 10-ыг нь бэлдсэн байх. Тэгээд өнөөдөр яг багш нь яг юу ярихыг хүсэж байна вэ гэхээр манай хүүхдүүд талархаарай. Тэгээд Бурханд талархаарай. Тэгээд яагаад вэ гэхээр түрүүн хамгийн эхлээд бидний магтаалгаар гарсан тийм танд талархъя гэдэг. Тэгээд надад ингээд нэгүслээд үргэлжсэн Бурхан танд талархъя. Тэгээд бүх зүйлд талархъя гэдэг жаа. Тэгээд мэдээж бид нар одоо тэгээд баярлалаар зөвлөж зөндөө байгаа сте баярлалаа Бурхан минь гэмээр зөвлөж зөндөө байгаа сте. Миний гэр орон байгаа, надад сургууль байгаа, одоо миний өмсөж байгаа хувцас байгаа, надад ээж аав ах эгчтэй унтах гэр байгаа талархлаа гэж маш олон талархмаар зүйлүүд байгаа. Гэтэ манай хүмүүс бас арай нэг зүйл дээр талархаж чадаагүй зүйлсүүд гэсэн байгаа. Бурхан бидний төлөө те Есүс Христ бидний төлөө энэ загалмаа дээр цовдлогдсон. Тэгээд бидний гэм нүглээс болоод загалмаа дээр цовдлогдоод бидний өмнөөс гэм нүглийг үүрсэн. Тэгээд энийг манай хүмүүс бүгдээ мэдж байгаа байх. Тэгээд энэ хамгийн их талархмаар зүйл
Тэгсэн учраас биднэрт одоо байгаа бүх зүйл байгаа. Тэгсэн учраас одоо байгаа бид нар байгаа. Тэгээд тийм учраас манай хүмүүс мэдээж бид нар яг одоо байгаа зүйлээр талархах хэрэгтэй. Миний бүх зүйл талархлаа. Гэтэ хамгийн гол нь Есүс Христ байсан учраас бид нар одоогийн талархах зүйлсүүд бид нарыг тойроод байж байгаа. Тэгээд хамгийн эхлээд Есүс Христэд талархаарай. Бурханд талархаарай. Дараа нь өөрт байгаа зүйлдээ талархаарай. Тэгээд өнөөдөр манай хүүхдүүдийн барьсан өргөж байгаа өргөл яг Бурхны өмнө яг өргөх тэр заалмаа дээр цовдлогсон Есүс Христийн хажууд миний барьж байгаа өргөл юу ч биш те. Гэхдээ Бурхан яг биднийг чиний өргөл чинь юу ч биш те гэдэггүй бидний өргөлийг баярлаж хүлээж авдаг. Бидний өргөлийг хайрлаж хүлээж авдаг. Бидний өргөлийг харахтаа намайг энэ газар энэ өргөөнд өнөөдөр сууж байгааг харахтаа Бурхан маш их баярлдаг. Хайрын нүдээр хардаг шүү. Тэгээд яг энэ өргөлийн цаг дээр ч гэсэн Бурхан яг бидний өргөлийг хараад бидний талархсан тэр зөрсдөглийг хараад хайрын нүдээр баярлсан зөрсдөглөөр Бурхан биднийг харж байгаа. Тэгээд бүгдээрээ өргөлөө бариад залбирцгаая. Хайраар дүүрэн Бурхан минь тань талархлаа. Эзэн минь та өөрийн хайртай хүү Есүс Христтэй энэ дэлхий рүү илгээгээд миний гин нүглийг бидний гин нүглийг загалмай дээр цовдлуулан өөрүүлж нас баруулсан Бурхан танд талархлаа. Эзэн минь энэ бол юугаар ч эзэн минь үнэлэгдэхгүй бас юугаар ч зорж болохгүй юу ч энийг орлуулж чадахгүй билээ Бурхан минь. Хамгийн их талархах зүйл хамгийн их танд баярлаа гэж хэлэх зүйл бол энэ билээ Бурхан минь. Тэгээд эзэн минь Есүс Христтэй та илгээсэн учраас одоогийн би байгаа. Одоогийн миний аав ээж, одоогийн миний өргөх энэ өргөл одоогийн өнөөдөр эзний өдөр суух миний бие болоод миний бүх зүйл байгаа тань талархаж байна. Бурхан минь та өнөөдөр бидний зүрх сэтгэлээсээ бэлдсэн өргөлийг хүлээн аваарай. Бидний өчүүгийн өргөлийг хүлээн аваарай. Танд талархаад бүх зүйлийг танд даатгаад Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Ихэсний заасан голтоор цуглаанаа өндөрлөё. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр шигээ газар дээр бэлэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхайг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлснай адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж учир нь хаанчлал хүч чадал алдар сүр өөрс таних. Амен.